Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Монголын үндэсний олон нийтийн телевизээс их хэл өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой их хэлний уралдаанд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болжээ. Яг одоо миний ард талд нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн ахлагангийн дүүнер маань энэхүү нэвтрүүлэгтээ оролцоход бэлэн болжээ. Сайн байцгаана уу! Яг одоо өнөөдрийн нэвтрүүлгийг надтай бас хамтарч хөтлөж явуулахаар манай хүндтэй нэг зочин ирсэн байна. Энэ бол Бамбар! За манай Бамбар байна уу? За тэ Бамбарыг дагаад. Бүгдээ видео шүү. Бүгдээ видео. Ямар авьяастай байна Бамбар. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. За өнөөдөр манай Бамбар маань бас энэхүү нэвтрүүлэгт оролцож байгаа дүүнертэй бас өөрийнхөө одоо нэрийн бэлэгтэй ирсэн. Гэхдээ энэ тэмцээний дараа бас манай Бамбар маань бас бэлгээ гардуулах байх тийм үү? Та бүхний өмнө явагдах одоо их хэлнийхээ тэмцээнийхээ дүрмийг ахын танилцуулъя. За баруун талд 25 хүүхэд, зүүн талд бас 25 хүүхдүүд бас зогсож байгаа. Нэгдүгээр үе 6 асуулттай. Нэг асуулт 3 хувилбартай. А, Б, В гэсэн 3 хувилбар байгаа. Та нар маань бодож байгаад хамгийн зөв гэсэн хувилбарынхаа ард эгнэж зогсно гэсэн үг. Хэдэн ч хүн зөв хариулж болно, бас хэдэн ч хүн алдаж болно. Ойлгомжтой юу? Энэ бол эхний үе. Хоёрдугаар үе мөн 6 асуулттай. Тэр дундаас бас хэдэн ч хүн зөв хариулж болно, хэдэн ч хүн ялагч болж болно. За тэгэхээр яг одоо аль тал нь эхлэх вэ гэдгийг бүгдээ хамтаа шийдээ. Тэхүү. За тэр зүгээс нэг залуу маань гараад ирээ. Энэ талаас бас нэг залуу гараад ирээ. Тэхүү. Хуруудад шот чи тэхүү. За билүү. За 1 2 3. За энд ясаа энтлийн баг ялагдсан учраас хамгийн түрүүнд эхлэх нэ. Хамгийн эхний асуулт. Нэгдүгээр үе. Асуулт 1. Балархаа эгшиг гэж юу вэ? А. Үгийн нэгдүгээр үед орсон эгшиг. Б. Ялгах эгшиг. В. Үгийн 2 дугаар үеэс хойш орсон эгшиг. За энэ юу болоод би ганцаараа юу болоод энэ А дээр үлдчихв. Та яг зөв гэж бодож байна уу? Бөөндөө юу? Нэгшгүй энэ дээр зогсох хүн байхгүй юу? За манайхаа энэ хэрвээ буруу байх юм бол 25-аа байхгүй болох нь шүү дээ. Итгэлтэй нөө та буруу байвал хэрвээ яах вэ? Зөв. За. Би бол жоохон эргэлзэж байна. Тэгэхээр та буруу байгаад 25-аа гинт байхгүй болчих вэ гэдгээс жоохон айж байна. За тэгвэл яг одоо бидэнд зөв хариулт В юу гэдгийг хэлээд өгөөч. Зөв хариулт. В хувилбар буюу үгийн 2 дугаар үеэс хойш орсон эгшиг. Чигдгүй явах вэ? Баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? За нэгдүгээр асуултанда манай 25 бүгдээрээ амжилттай хариулсан. Харин одоо хоёр дахь асуулт. Асуулт 2. Мотор гэж юуны хүндэтгэлийн үг вэ? А. Хөл. Б. Гар. В. Хороо. 5 4 3 2 1. Бид нар ч одоо бөөндөө нэг тарихтай юм ааш юм бэ? Юм бол нэг дагасгүйгээд байгаа. Онол өстө бөөндөө оноо шүү. Мотор гэж юу вэ гэдэг асуулт байсан. Би хариулт юу байсан блэ? Гар. Хөл биш үү?
Хөлийг ягаад мотор гэж болдгоо. Бөөндөө ихтэй байна уу? За тэгвэл зөв хариултыг бүгдээрээ сонсъё. Зөв хариулт. Б хувилбар буюу гар. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. За 3 дахь асуултыг бүгдээрээ сонсъё. Асуулт 3. Эрхийг сурахаар юуг сур гэдэг вэ? А. Ажил. Б. Ном. В. Бэрх. 5 4 3 ингээ бөөндөө яваад өгдөг юм аа. Өөрт чи нэг боломж өгье. Хариултандаа эргэлзчихвэл өөр тийшээ явж болно шүү бас. Яах явахгүй. Зүг гэж бодож байна уу? Та нар ч ястэ бөөндөө нэг тарихтай юм шиг явж штэ. Али энэ урд хамгийн түрүүнд ирж өгсөн юм бэ? За миний дөө хин гэдэг вэ? Нэр нь юм бэ? Ирмүү. Ирмүү зүг гэж бодож байна уу? Аха. Чи баахан өнийг хинчээ зүг гэж бодоод дагуулад ирсэн байж штэ. Зүг үү яг? Зөв үү? За бүгдээрээ зөв хариулт өгдөг сонсъё. Зөв хариулт. В хувилбар буюу бэрх. Баяр хүргэе. 3 асуултанд 25 хүүхэд маань бүгдээрээ амжилттай хариулсан байна. 4 дахь асуулт. Асуулт 4. Г үсгийг яаж ангилдаг вэ? А. Хэлний г, хоолойн г. Б. Хэлний үзүүрийн хоолойн. В. Заримдаг гийгүүлэгч, эгшигт гийгүүлэгч. 5 4 3 2 1. За ашгүй 2 хуваагаад авлаа шинэ дэд чарна. За бүгдээ хамтаа харцгаая. Хамгийн их А хөлбөрийг зөв гэж бодсон байна. За яагаад Б гэж бодсон бэ? Хилж заншснаар нь тэгэл сонсоод Чихэнд ойрхон хилж заншснаар нь. За аагаас асууя л да. Та хэдэг би бас ингэж 2 хуваасандаа би бас өнөөдөр бол туйлын их баяртай байна. Яагаад А хөлбөр гэж бодсон бэ? Энэ нөгөө хилвчтэй бэлдээд яг саяхан дүрмийн нээж ингээ уншсан болохоор. За бийг бол бадарсан. Энд чинь одоо хил бичгээ уншаад энэ чинь дөрөв мөрмийн судалсан үнчэн хажуу зогсож штэ. Яана одоо. За бүгдээрээ зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. А хувилбар буюу хэлний г. Тэгэлгүй яах вэ? Зөв хариулт А хувилбар байна. Баяр хүргэе. Яана бээгүүд минь нэстэнээр балаа юм боллоо. Тун харамсалтай байна. Гэхдээ хэдүүдээ 3-3 асуултанд бас зөв хариулсан те. Бас манай нэвтрүүлгийг бас хүндэлж бас оролцож байгаа дүнэртээ баярлалаа. Сурлагын өндөр амжилтыг хүсье. За тэгээд та хэд маань судалтаа суно гэж хүсэж байна. Улам цөөхөлөө болоод байна. За 5 дахь асуултыг сонсъё. Асуулт 5. Монголын нууц товчоо хэдэн бүлэгтэй вэ? А. 7 бүлэг. Б. 12 бүлэг. В. 11 бүлэг. 5 4 3 2 1. Ингээд бөөндөө яваад өгдөг шүү дээ зүгээр нэг тал руугаа. За манайх ихтэй байна уу? За энэ дээр бол би бас ихтэй байна. Гэхдээ би таадаг боломж олгоё. Баахан хүмүүс ардаа дагуулад өрөөдөрс зүг гэж очиж байна уу та? Зөв. За тэгвэл зөв хариултыг бас сонсъё. Зөв хариулт. Б хувилбар буюу 12 бүлэг. За баяр хүргэе дүүнер байна бас зөв хариулсан байна. За Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. эхний үе ерөөсөө 6 асуулттай. Бидэд одоо хамгийн сүүлийн асуулт үлдсэн байна. Ахын бодохдоо та хэдэг бас бүгдээр бас зөв хариулчихсаа гэж бодож байна. Гэтэ өөрсдийнхөө бас итгэл үнэмшилд бас итгэлтэй байгаарай. Нэгийгээ дагаад бөөндөө очиж зогсчихв. Тэгээд бас алдчихв. За юу. За хамгийн сүүлийн асуулт. Асуулт 6. Барьж тавьж байвч сүйд нэг хоосон. Барайж тороож байвч зэрэглээ нэг хоосон. Бархирч цахирч байвч нэг хоосон. А. Дуу. Б. Цуура.
В. Чимээ. 5 4 3 2 өөр сонголт байхгүй юу? 1 хамгийн сүүлийн асуулт байсан. Онол бүгдээрээ бөөндөө унна. 1-р үе учраас. Хэрвээ энэ тэнцгийн бодо бүгдээрээ бас 2-р үргэлгээ бүгдээрээ зэрэг орно гэсэн үг. Зүг гэж бодож байна уу? Сонголтондоо итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. Хамгийн ард манай хин байна. Хоёлаа наашаа гараад ирээ та. За өөрийгөө танилцуулаач төхөө. 23 дугаар сургуулийн 9-ийн ангийн сурагч Нарангаа байна. За манай Нарангаа итгэлтэй байна уу? Бөөнөр ийшээ хүрээдсэн чи ийшээ араас нь дагаа хүрээд ирсэн биш үстэй гайгүй үстэй. За баярлалаа. За бүгдээ хамтдаа зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. Б. Хувилбар буюу цуура. Баяр хүргэе. Хамгийн ихний үеийн зөв хариулж таад ихний үедээ ялагч боллоо. Бамбарт бүгд дуртай. Нэгдүгээр үеийн ялагчд байна тодорсон. Харин дараагийн 25-ыг яг одоо миний ард хүрэлцэн ирээч бай орж байна. Дараагийн тэмцээнд орцгоё. За манай хэд бэлэн үү? Ер нь асуултууд ямар юм шиг байна? Гайгүй юм шиг байна ер нь. Сүүлд нь утга асуулт орж ирсэн чинь баснаа л гайгүй. Хутгатай асуултаа. Хутга асуулт гэдэг юм уу? Хутгатай асуулт юм уу? Юу юм бэ тэр нь? Утга асуулт. Сүүлийнх нь л хэцүү. Жохоо эвгүй асуулт гэсэн үг шүү дээ, тий? Монголоор. Бүгдээ хамтаа асуултаа сонсцгоё. Асуулт 1. Монгол хэл хэдэн тийм ялгалтай байна? А. 7 Б. 8 В. 6 5 4 3 2 1 Ингээ бөөндөө ингээд ханараад явчихтий зүгээр. Тоолохын завдалгүй хамгийн урд тэнцсэн. За яг хэд гэж бодож чинь зөв буруу юу? Энэ зөв. Энд чинь бас тий бөөнөр ухаантай болохоор л хамт явж байгаа хэрэг. Яа, бөөндөө ухаантай болохоор артлын хүмүүс бүгд ухаантай болохоор тэгэлгүй яг. За тэгвэл бид нар зөв хариултаа сонсъё. Зөв хариулт. Б. Хувилбар буюу 8 тийм ялгалтай. Баяр хүргэе. За хамгийн ихний асуултанд амжилттай хариуллаа. Ер нь танаас сургууль ер нь юугаараа давуу талтай юм те. Ер нь сургуулаа нэг сайхан магтаач минь дөө. Манай сургуулийн хувьд гэх юм бол миний бодлоор бусад сургуулийг бодвол илүү их тийм цэвэрхэн тэгээд багш нар нь илүү их тийм заах арга барил ч юм уу илүү тийм сайн юм шиг санагддаг. За баярлаа. За бас 23 дугаар сургуулийнхаа бас багш нартай зориулаад бүгдээр бас алгадаж шидэх. Баярлаа. За бүгдээ хамтаа анхааралтай 2 дахь асуултаа сонсъё. Асуулт 2. Хурдан гэдэг үг ямар үгсийн аймаг вэ? А. Үйл үг. Б. Тэмдэг нэр. В. Нэр үг. 5 4 3 2 1 За эндээс зүгээр сая анзаарч ирсэн чинь зүгээр юу ч бодохгүй бөөнөрөө нэг зарим хүмүүсээгээ дагаад очиод ингээд зогссон хүмүүс бас харагдсан шүү ардлаар мэрсээр. За бас зөв гэж бодоод эндэрсэн баг та тийм. За бид нар зөв хариултаа сонсъё. Зөв хариулт. Б. Хувилбар буюу тэмдэг нэр. За бүгдэнд нь баяр хүргэе. 2 дахь асуултаа бид нар амжилтаа давлаа. За нөгөө нэг 25 ч болохоор одоо 25-уулаа 4 дахь асуулт хүртлээ бүгдээ амжилтаа яваад 5 дахь дээрээ 2 хуваагдаад 6 дахь дээрээ одоо тэр хэд маань бас амжилтаа хариулсан шүү дээ. Тэгэхээр одоо манай хэд хүртэл амжилтаа хариулах юм бол доо гэж. Дараагийн асуулт. Асуулт 3. Сэтгэл уужрах гэдэг хэлцийн утга аль вэ? А. Уурлах.
Б. Догдлох. В. Тайвшрах. 5 4 3 2 1 нааша зарим нь аашуу яг энэ аашуу манайхаа биш үү бэ шүү энэ би бас заримдаа зөв сонголтыг өгдөг шүү нааша биш үү та чинь хатанд авчсан халиуны зулцах шиг хараад биш ээ яг биш үү яаж хоёулаа ийшээ зогсчихлоо би дээ биш үү чи наашралтай надтай би л дандаа нэг биш үү хатгалцж гин үү за эдгээр чинь бүр өстө сонголтондоо шийдсэн юм байна за зөв хариултыг сонсоод өгөл Зөв хариулт. В хувилбар буюу тайвшрах. ичиг гинэ тэгж л ахгүй та нар 3 дахь асуултанд амжилттай хариулсан хамтдаа 4 дахь асуултаа сонсъё Асуулт 4. Долоон өндөгтэй доглон шаазгын үлгэрт хамгийн ухаантай амьтан аль нь вэ? А. Огтон. Б. Шаазгай. В. Үнэг. 5 4 3 2 нэг Чанчернэстэ нэр тэг дундуурнастай сайхан хуваагаад авчих швэ. Хамгийн ухаантайгаар манай гурван ишээ зогсч шүү. Ерөнхий болол энэ үнэг гээл гүйсэн. Тэгэл дагаал гүйлээ. Өөрөө юу бодсон бэ? Үнэг л гэж бодсон. Үнэг л гэж бодсон. За, манайд юу гэж бодсон бэ? Нөгөө сүултээ хамаг үндгний дуусчихдаг үстэй үнэг. За манай гурав бол үнэг гэж бодож байгаа юм байна. За та хэд мэн бас нөгөө гуравтаа хандаж бас үг хэлээч. Юу гэж бодож гин? Энэ гурав зөв бодож гин үү, буруу бодож гин үү? Буруу бодож шүү. Хасагдсан дээ одоо яах вэ? Ста андуурлаа даа гинэ та гурав яана одоо. За зөв хариултаа сонсъё. Зөв хариулт. А хувилбар буюу огтон. Яана явцсан манай гурав. Нөгөө нэг буруу байж тараад дахиад байна гэж байна гэж Байхгүй. За баярлаа. Та гуравтаа бас 3 асуултанд бас амжилттай хариуллаа тий. Хөш, та гурав хиндээ заримгт өртөө болчихоо. Хин авч ирэх юм. Уруу дацсан хин юм бэ? Яна чи одоо авч өгнө шүү дээ 2 заримг. За та гуравтаа баярлаа. Тав дахь асуултыг сонсъё. Асуулт 5. Өргөлтөд гişиг гэж ямар гişгийг хэлэх вэ? А. Үгийн 2 дугаар үеэс хойш орсон. Б. Тийм гişиг байхгүй. В. Үгийн 1 дугаар үед орсон гişиг. 5 4 3 2 1 Минут нанаа зогсон шүү чи. Сая чи ийшээ ирэх гэжсэн шүү дээ. Яасан юм бэ? Ингиж явдаг чи айгүй сонирн байж шүү дээ чи. Дагаа гүцэн үү? Чи удлаа ингэж явж байгаа энэ найзгаа ийшээ мөрчихготой өөрөө ийшээ гүтж байгаа юм шүү. Яана мэдөө. Гэтэ бас мэдүүгийн зөв бас байж магадгүй шүү дээ. Юм гэдэг бас сонин шүү дээ. За юу гэж бодож байна мэдөө? Хасагчээ. Юу хариултаа сонсоогүй чи ийм урдан сэтгэлээр унчиж байгаа мó? Бүгд амар ухаантай хүмүүс шүү дээ. Энд дээр Ялч болцсон уу? Яана. Хэрвээ зөв байх юм бол та хэд бас нилээ өгүүлэх нь шүү. За ёо. За зөв хариултаа сонсъё. Зөв хариулт. В хувилбар үгийн 1 дугаар үед орсон гişиг. За дүүдээ баярлаа. Гэхдээ бас тэ 4 асуултанд бас маш амжилттай хариуллаа шүү дээ, тэ. Баярлаа. Тэгээд цаашдаахан сурлага хөдөлмөртнийх нь өдрөөс өндөр амжилт хүсье заа. За баярлаа. Та хэд чинь бүр 3-аар нь 1-ээр нь явуулсараа бүр сурцсан байх ч вэ? Замдаа гүүж мүүж ягаад морь зүрээд. За хамгийн сүүлийн асуулт. Асуулт 6. Чулуун дээр ногоо ургуулах 1 бэрх, усан дээр гал түлэх 1 бэрх,
үхрийн ивэр дээр тогтох нэг бэрх. А. Сас. Б. Ус. В. Мус. 5 4 3 2 1 сайн бодоорой. Сайн бодоорой. Ингээд нэг талдаа бөөндөө очиж зогсчихдээ штэ. За энэ бол хамгийн сүүлийн асуулт. 6 дахь асуулт. За манай хэд бүгдээрээ яг чухал мөчид яг бөөнөрөө А хариулт гэж сонгосон байна. Бид нар зөв хариултыг сонсъё. Зөв хариулт. А хувилбар буюу сас. Тэгэлгүй яг ба баяр хүргэе. За манай чи хэдүүлээ үлдчихвэ. За бүгдээ хаашаа зогсчих. 4 нь хасагдаад 21-үүлээ 6 асуултыг бас тун амжилттай хариуллаа. За бөөнд 2 дахь үе рүүгээ оръё. 2 дахь үе маань бас 6 асуулттай. Өнөөдрийн нэвтрүүлгийг маань ерөнхий ивент тэтгэгч Ихэлэ Эрхэмлэн дээдлийн Ice Mark-ийн маань бас хамтран ажиллаж байна. Та бүхэндээ бас талархснаа илэрхийлье. За өнөөдрийн нэвтрүүлэгт мөн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн дүүнер маань оролцож байна. Бас асуултандаа тун амжилттай хариулснаар дүүнер маань 2 дугаар үедээ ороход бэлэн болжээ. 2 дугаар үеийн хамгийн эхний асуултыг тавьж өгөөч. 2 дугаар үе. Асуулт 1. Монгол бичиг хэдэн үсэгтэй вэ? А. 35. Б. 29. В. 30. 5 4 гэлцараа 3 2 1 ингээд бөөндөө хураа зогсчихдээ 20 хэд үсэгтэй монгол бичиг 29. 29 хэд үсэгтэй 29. 29 А биш байхгүй угаасаа биш. Чухам үнэ хариулт В. Нэр шүү. За тэгвэл зөв хариултыг бүгд хамтаа сонсцгоё. Зөв хариулт. Б хувилбар буюу 29 үсэгтэй. За баяр хүргэе. За энэ жил сургуулаа төгсөн. За ямар мэрэгчлээ болъё гэж ер нь бодсон бай. Мэрэгчлээ мэдээ ер нь сонгосноо. Сонгосон. За ямар мэрэгчлээ? Би сургуулаа төгсөөд эрчим хүчний инженер мэргэжилтэд болох гэж байгаа. За тэгэнгүүт одоо яг нөгөө нэг хамгийн том шалгалт Ешийн шалгалт байгаа шүү дээ. Одоо тэгэнгүүт ангийнхандаа бас хандаж үгэлээ шүү дээ юм дөө. Ангийнхандаа ангийнхаа багштаа Ангийнхан болон нийт хамт төгсөж байгаа найзуудаа бүгдэнд нь эсэлтийн шалгалтанд амжилт хүсээд бүгдээрээ хүссэн сургуультай хүссэн мэргэжлээрээ сураарай гэж хүсье. За баярлалаа. За хэдүүлээ 2 дахь асуултанд хариулцгаая. 2 дахь асуултыг бидэнд бас тавиад өгөөч. Асуулт 2. Өргөдсөнийг хүлээгч Арманыг хэн гэдэг зохиолч бичсэн байна? А. Д. Намдаг. Б. Д. Нацагдорж. В. Б. Хавгсрүн. 5 4 3 Хүүе чи яг юм уу да? За тэгвэл зөв асуулт хариултыг бүгдээрээ сонсъё. Зөв хариулт. А хувилбар буюу Донорвын намдаг. Баяр хүргэе. За зөв асуулт. За 2 дахь асуултандаа бас амжилттай хариуллаа. За одоо ч нэр яг өөртөө энэ асуулт хүндэрж байгаа шүү. Асуулт 3. Айл нь ирээдүйн цагийн нөхцөл вэ? А. Ла ле ло. Б. Ж. В. На не но но. 5 4 3 2 1 Зөв штэ минь зөв штэ яасан яадгийг ганцаараа өөр үзэл бодолтой байгаа биз алдсаж яадیں۔ Тийм штэ тэр хэдэд хандаж үг хэлдэг минь дөө Өөрийн бодол өөртөө зөв. ямар амар үг хэлвэ та хэдэд өөрийн бодол өөртөө зөвөө над руу нэг амар хараад шаардлага байхгүй гэж штэ гэтээ чи сая ийшиг дагаа явах гэжсэн те яг
Үгүй юу? Энэ араар аль энэ дунд мөн зогсож байгаа энэ хаашаа гараад ирдээ. Зөв хариулт уу? Сая энэ асуултаа сонсвоо. Юу гэсэн асуулт байваа? Юу, ирээдүйн цагийн нөхцөл нэ гэсэн. За тэгээ аль нь? Наа нэ. Ноо юу? Так тийм. Тэр найз чи өөргөө тэнд тэр энэ зөвгчтэйгээ очиж зогссон биш. Очиж штэ. Биш үү? Биш. Ахнууд байл гэж очиж. Миний нэр бэлгүүн бэгэр гэсэн чи би бол би дээрээ л байна. Хаш гэс зарим нэг бигийн араас. Наашралтаа. Эсвэл мэдүү хийшээ зогссон. Хоёлаа шалгаагүй ирнэ. За. Зөв хариултыг бүгд хамтаа сонсъё. Зөв хариулт. В хувилбар буюу наа нэ но но. За, зөв хариултыг хэлсэн В-гийнхандаа бас баяр хүргье. За, дүүдээ бас баярлаа. Чи бүр юу яалаа штэ. 2 дугаар шат хүртлээ бүр нилээ явлаа штэ тий. Гэхдээ энэ хүртэл бас аягүй сайн хичээлээ дүүдээ баярлаа. За, 2 дугаар үедээ 3 асуултын турш маш амжилттай хариулсан дүүнэртээ бас баяр хүргье. Харин одоо 4 дугаар асуулт. Асуулт 4. Бом гэж хэдийн тоо вэ? А. 100,000. Б. 10,000. В. 1000. 5 4 3 2 1 Эсэ нэг нэмэгчээчтэй. Эсэ байхгүй юу? Мэдвэл тэр штэ. А? Та нар чи яагаад ингэ нэгээ ганцаар ингэ энэ тэнд үлдээгээд яваад байдгийн бэ? А? Сайн байна уу мэдөө? Хоёулаа л бэ дээр ирлээ дээ. Яагаад энэ дэрсэн бэлээ мэдөө? Мэдхгүй байсан юм аа. Мэдхгүй байсан юм аа. Гэхдээ бусад хүмүүсийг дагмааргүй байсан юм аа тий. Гүү юу? Зүгээр даах боломж байсан бол даах байсан юм аа. Дагаач яах те? Та идэг чи нөө. За гэхдээ бас өөрийн бодлоо өөртөө зөв те. Хайд яагаад ингэж нэг тийшээ нэг түрүү хинт нэгийг үлдээгээ бөөндөд хинчээ зогссон байсан чи одоо тэнд нэгийг үлдээгээд энчээ бөөнөрөө зогссон байх ээ. Зөв хариулт нь юу вэ? Хэдийн тоо хэд гэсэн бэ? 100,000. 100,000. Яг уу? А? Яа. Энэ үсэг мүсгээ андуурах гэж. А? Энэ за бүгд хамтдаа зөв хариултыг сонсъё. Зөв хариулт. А хувилбар буюу 100,000. За баяр хүргэе. За яадгийн те. Нэг алдаа л гэж дүүдээ баярлаа. Бас 2 дугаар үргэлжлэл маш их амжилттай явлаа. Баярлаа. Тав дахь асуултыг бүгдээрээ сонсгоё. Асуулт 5. Дэ намсрын жамуухын үчил өгүүлэлт. Жамуух хэнд хандаж өөрийн бодол сэтгэлийг илэрхийлдэг байна. А. Хасарт. Б. Чингис хаанд. В. Ээжтэй. 5 4 3 2 2 1 За 5 дахь асуултын зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. Б хувилбар буюу Чингис хаан. Баяр хүргэе. Хамгийн сүүлийн асуулт. Маш сайн сонсоорой манайхаа. Асуулт 6. Ханамжтай байх, баяр баясгалантай байх гэсэн утгатай эртний монгол үг аль нь вэ? А. Тансрах. Б. Үжлэх. В. Агшруун. 5 4 хурдаарай. 3 2 1 Тансрах гэдэг үг штэ манайхаа. Зөв хариултыг хамтаа сонсъё. Зөв хариулт. А хувилбар буюу тансрах. 2 дугаар үеийг амжилттай давсан дүүнер та баяр хүргэе. Монголын үндэсний олон нийтийн телевиз эхлэлийн уралдаанд нэвтрүүлэгт байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн ахлах ангийн дүүнер маань оролцож 2 үеийн турш өрсөлдөж 29 хүүхэд амжилттайгаар ялагч боллоо. Баяр хүргэе.
Ингээд ялагшуулсан дүүнерт маань бэлэг гардуулнун химэн Icemark бамбрыга урж байна. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Бамбар маань за яг одоо миний хажуу зогсож байгаад за энэ ч байгаа дүүнер маань яг энэ ч байгаа бэлгийн одоо азын хүрд гэдэг шиг энийг эргүүлээд эндээс өөрсдийн хүссэн бүтээгдэхүүнээ авах юм байгаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз Эхлээ эрхэмлэн дээдли эхлэлийн уралдаан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн Ахлах ангийн сурагчид байна оролцоо. Та нартай маш их баярлалаа. Монгол хэлний уралдаан нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгч Эхлээ эрхэмлэн дээдли Icemark та бүхэндээ бас чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Ингээд энэ удаагийн дугаар маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баярлалаа.